Монгол Улсын их хурлын дэд дарга Мегомбын их болдын урилгаар Монгол Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн бүгд найрамдах Хятад ард улсын бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дэд дарга хадагтай Ян Зүчи тэргүүтэд төлөөлөгчд өнөөдөр Богдхааны ордон музейд зочиллоо. Хадагтай Ян Зүчи болон төлөөлөгчд Богдхааны ордон музейн зуны олон өвлийн өргөөнүүдтэй танилцж музейд байрлах эртний ховор нандин үзмөрүүдийг үзэж сонирхлоо. 1639-с 1924 он хүртэл 285 жилийн хооронд Монголд Богдхан гэж нэрлэгдэх амьд бурхан үе улиран 8 хүн амьдарч байсан байна. Энэ музей бол хамгийн сүүлийн богд болох 8 дугаар богдын өвлийн ордон болон сүм хэд юм а. Хэд 1893-аас 1903 оны хооронд баригдсан 7 ордонтой. 1911 оны 12 дугаар сарын 29-нд 8 дугаар богд гэгээн Жавзан дам хутагтыг Монгол улсын шашин төр хослон баригч хэмжээгүй эрхэт эзэн хаанд өргөмжилж ёслол үлджээ. Бүгд найрамдах Хятад ард улсын бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дэд дарга хадагтай Ян Зүчи тэргүүтээ төлөөлөгчдийн айлчлал маргааш өндөрлөнө.